Сайн уу? За өнөөдөр юу дугаарыг хийх гээд өөртөөгөө ярилцах гээд өөрийнхөө дотоодыг чимээлгээд суулаа. Тэгээд өмнө нь болохоор дандаа зүгээр шууд улаан тавьчаа дараа л ямар ч бэлтгэлгүй ярьдаг байсан. Болвол нэг жаахан бэлдэх гэж үзлээ. Тэгсэн чинь нэг жаахан хэцүү юм байна. Нэг жаахан өөртөө нэг тийм сонин дарамт шиг сонин мэдрэмж төрүүлээд нэг хэд бэлтгэхээр хэд бэлдэх гээд олон юм гаргаж ирэх гээд тэрүүн дотор ингээд юу ярих вэ яах вэ гэдэгтээ санаашрах гээд санаач хэлэх гээд тийм тогтворгүй юм шиг өөртөө итгэхгүй буцаад нөгөө ярина гэдгээс айдаг байсан айдсууд маань баг зэрэг мэдрэгдээд нэг тийм олон айдас мэдрэгдээд сандрал байхлаар чинь зөв юм би өмнө ярьдаггүйсэн буруу ярьдаг ч юм уу санаагаа илэрхийлж чаддаггүй ч юм уу эсвэл бүр огт тэр айдсаасаа болоод ингээд таг чимээг болчдөг. Тэгээ бусад ярьж илээдэг би дунд нь чимээгүй байж илээдэг ард нь дандаа үлддэг. Гэхдээ тэр нэг хэцүү нэг чанга тийм мэдрэмж төрөдөг гэсэн зангирсан чангарсан тэр буцаад яг мэдрэгдэж байлаа. Тэнгүүд за боли зүгээр л эхлэе. Угаасаа тэр нь өөртөөгөө ярих ярианы гол утга агуулган байдаг. Гол нөгөө юу нэмдэ. Ямар ч гэсэн гол тийм те чулуу шигтгээ юу ч нэг тийм байгаа штэ. За тэгээд өмнөх дугаараа хальт сонслоо. Тэгээд тэрний өмнөх дугааруудын нэгийг бас сонслоо. Тэгээ бодоход анзаархад өмнө нь анх хийжсэнүүд дээр болохоор нилээн тайван сайхан ярьж байсан байна. Тэгээд яг сүүлийнх дээр бол нилээн ингээ бүр олон юм ингээд зэрэгцүүлээд бүр ярих гайд бүр ингээд оволцсон тийм мэдрэмжээр ярьсан байна. Тэгэхээр зарим одоо би бол өөрийнхөө яриаг ойлгож байгаа шүү дээ. Утга гаргалгааг нь мэдж байгаа учраас тэгээ хэрвээ хэн нэгэн сонсвол тэндээс юм ойлгож авч чадчаа болов гэмээр ярьсан байна. Тэгэхээр за тэгвэл яах нь вэ? Тайван тогтун байж ярил илүү ойлгох одоо хүнтэй байдаг юм байна гэдгийг бас анзаарч авлаа. Гэх мэтчлээ одоо ингээл би өөртөө энэ зүйлийг хийгээд байгаа нь өөрийгөө засаж залруулж өөртөөгөө ажиллаж өөрийгөө хөгжин дэвшүүлэх зүйлд маань айгүй нэмэртэй байгаад байгаа бас гээл баг юмнаас анзаарч бас болно. Тэгэл би ингэж хийгээд байна гэд ингээ яриад байгаа штэ. Энэ нь бас хэн нэгэн сонсож байгаа танд ч бас хэрэг болоосэй гэдэл би бүр нэг бусдад туслах юм чинь хүсэлтэй байдаг. Тэрэн дээрээ ч гэсэн багхан ч гэсэн хэн нэгэнд ингээд урам дэм тус өгчих юмсан нэг санаа өгчих юмсан гэж бас их аюул боддог. Тэгэнгүүт тийм би ингээд жижиг юм ингээл эндээс хийж явахдаа ингээл сураад байгаа гэдгийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Өөртөөгөө ярьж сурч байна, өөртөөгөө ярина, өөрийгөө сонсно гэдэг нь бусадтай харилцах ч гэсэн харилцааны эхлэл байдаг юм байна. Тэгэл би юм YouTube бинэтрийг мэдгүй штэ. Тэгэл одоо ч хүртэл би ингээд бүтэн видеоны тийм уртаас урт нөгөө хэлбэр дүрс ч юм уу те. Эсвэл нөгөө зүгээр зургийн юу энэ төр фон тавьж чадахгүй л байгаа. Үзгээд үзсэн. Гэхдээ одоохондоо олоогүй. Гэхдээ маш сайн зав гаргаас олтголох алдаа жаахан завгүй байдаг болохоор тэр тал дээр нэг бүтэн үйлдэл хийхгүй лээ гэдэг шиг одоо юм болгон дээр ингээд би суралцаад яваад байна. Одоо хэсэг хугацааны дараа гэхэд би одоо энэ бүхнийг нэлээд өөр ингээд хийж чаддаг болсон болохоор би эндээс ингээд суралцсан байна тийм үү. Тэгэхээр хүн ингээд хийхгүй чадахгүй гэд мэдгүй гэд өөрийгөө бодох тусам өөрийгөө хойш татаж байдаг байхаа. Мэдгүй ч гэсэн за үзээд алдъя. Ингээд хийгээ явж байгаа ч гэсэн алдаа тусгал зөндөө гарч байгаа ч гэсэн алдаанаасаа суралцаад ахиж дэвшээж явдаг байх нэ гэдэг маань ингээд баг сар амьдэрч харагдаж байгаа. Тэгэхээр
өөрийгөө битгий гол гэж дандаа л хүмүүс хэлжилээдэг ямарваа зүйл дээр гарч л байдаг. Тэгтэл хүн өөрийгөө голсоор л байдаг штеп. Тэр хизээж арилахгүй баг. Тэгтээ нэг ч улсан гэд өөрийгөө голхоо хойшин тавиад үйлдэл болгоод баг багаар алдаанаасаа суралцаад ахиж дэвшээж явах нь өөрийгөө би чинь шинээр бүтээхгээ засаж залруулах гэж явж байгаа хүний хувьд бол ахиж дэвшилтэй юм баг шатууд авдаг нь чухал байдаг юм байна. Бусдаар бол хүн нэг өглөөс ирээл дап хийгээл нэг юм сурцсан ичид биш штэ тийм байна гэж байхгүй юм байна. Баг багаар нөгөө ямах юм бодлого гэдэг шиг баг багаар л хүн явдаг юм байна. Би энийг ухаарад ингэж хэлж байгаа боловч та магадгүй ухаараагүй байж болно. Гэхдээ эндээс нэг мессеж авсан баха дараагийн өдрүүдэд дараагийн саруудад жилүүдэд хизээ нэгэн цагт амьдрал дээр нэг жишээ гарч ирэхээр нэрээ баг багаар гэдэг чи ийм юм байна штэ гэх ахис дэвшлэг өөрийнхөө биеэр харчаад гэд ухаж авна гэдэг чинь бас их сайхан зүйл байдаг юм байна. Хүмүүс хэлжилээдэг ном зохиол дээр гарч илээдэг кинон дээр гарч илээдэг тэг бусдын амьдралаас бид жишгэлээ харж илээдэг мөртлөө дөөсөө нэг чихээр оруулаа нөгөө чихээрээ гаргана гэдэг шиг яг л тийм үйл явдал болдог. Одоо сошиалор ч гэсэн байнга л сайхан үгнүүд өнтер тий явж идэг сайхан түүхүүд явж илээдэг. Бид тэр скрол доолон өрөөдөг үзэхэд яг тэр бүчдөө сайхан байдаг ухаарал авж байгаа юм шиг гэдэг. Тэгэл скрол доолон өргөд дараагийн зүйл гарч ирээл бид нар дахиад дараагийнхаа хэмнэлд ороод хүний тарих бүр ингээд савлуур дээр савчих сармагчаа адил бүр ингээд ухаандан тогтох аргагүй тийм орчин цагт амьдарч байна те мэдээллийн үед амьдарч байна. Энийг хүн өөрөө л ухамсартай байж зөвөр хүлээж авч өөртөөрөө ахис дэвшил болгож ашиглахгүй болвол энэ бүхэнд ингээд савчих адил сармагчаа адил савчаад л бид нар өдөр болгон л босч ирээл уцаа оролдоо савчин маргааш нь дахиад савчин өдөр бүр савчин нөгөө хүний бодлоо нөгөө тогтоож захирч сэтгэлийн өдөртөд сурахгүй болвол нөгөө сармагчин адил савчих бодлоод нь сэтгэлийг нөгөө сарниулдаг гэдэг шиг тийм л үйл явдал болно. Тэгээд өмнө нь ч гэсэн одоо би өөрийгөө ингэ сонсож эхлэхээс өмнө миний бодол сэтгэл маань сармагчаа адил савчдаг байсан байгаа байхгүй. Одоо л ингэ тэр сармагчныг тогтоож сурах гай. Одоо ядаад эхлээд тэр сармагчин байжээ савчдаг байжээ гэдгийг эхлээ бариад авсан байгаа байхгүй. Тэгэл за эн чинь савчуулаад байвал савчаал гэт юм бэ. Тэгвэл яаж тогтоох вэ? Хэрхэн тогтоох вэ гэд анзаардаг болж байгаа хэлбэр юм уу та. Тэгээд би сүүлийн дугаарыг хийснийхээ дараа бодсон. За одоо дараа нь би ингээ ер нь миний энэ юугаа өөрийнхөө энэ нөгөө дотоод аяллаа ярихдаа өөрийнхөө мэдрэмжүүдийг яриад байгаа. Туулж байгаа мэдрэмжүүд, өмнө мэдэрсэн тэр мэдрэмжүүдийг ерөнхийдөө би ингээд ерөнхий яриад байгааг бас ингээд анзаардаг бах те. Бүр яг ингээд деталь ингээд за энэ үйл явдал ингэж боллоо, тэгэж боллоо, тэгэхэд яг ингээ мэдэрлээ. Тэрний дараа энийг тэр олон жилийн дараа тэр хугацаанд би ингэлээ, заслаа ч юм уу одоо юу гэдэг чинь те. Энэ мэдрэмжийг надад би энэ сэтгэлийн шархыг одоо тэр хүнээс авсан болохоор тэгээд хэдэн жилийн дараа тэгээд өнөө үр дүн миний амьдрал ингэж өөрчлөгдөөд гэдэг ч юм уу те. Ингэж дэлгэрэнгүй бол яриаггүй ерөнхий би дандаа яриад идэг. Тэнгүүд би бас одоо бодлоо. Энэ дотоод аялал маань өөрийнхөө дотоод аяллаар ингэж аялж байгаа. Дараа нь би
найз нөхдөөгөө нэгээр нь оруулдаг ч юм уу тэ 2 3-аараа ингээд байдаг ч юм уу дотоод аялал тэдний бас дотоодхыг сонирхож ингээд ярилцъя гэж бас ярьж байгаа гэж хэлсэн дээ. Тэгэнгүүтээ бас дахиад надад нэг өөр санаа бас байгаа л байгаа. Тэрийг би энэ дэр илэрхийлээгүй яваад байгаа юм. Надад бас багш гэдэг хүн байгаа. Багшаагаа бас угаасаа оруулна энэ яриа маань цаашдаа ингээд дотоод аялал гэж явах боловч дотоод аялал дотроо энэ тухтай яриа гэдэг нэг үндсэн юу байгаа юм. Тэнгүүтээ тухтай ярианы дотоод аялал гэж өөрийнхөө дотоодоор аялаад байна. За тухтай ярианы дотроо дахиад би багштайгаа хийсэн яриа гэд дахиад салаад багштай хийдэг ярианы тусдаа гарна гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү санаанууд бол байгаа. Гэхдээ тэрийг нэг дэлгэхгүй байгаа юм бодоо яваад байгаа. Ямар ч гэсэн хэрэгжүүлнэ. Тэнгүүтээ би багшаагаа ярихын тулд би дахиад өөр зүйлийг би эхлээд илэрхийлэх ёстой байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхлээр би ингээл дотоод ангаалт хийгээд байна. Ингээл өөртөө ажиллаад байна. Ингээл надад ингээд намайг ойлгож сонсдог. Намайг ингээд дэмнээд тэгээд зааж сургадаг юм андууд бас байгаа, найзууд байгаа гэж ярьжсэн. Тэнгүүдэд зааж сургадаг бас багш байгаа байхгүй. Тэгэхээр энэ ангаалт гэдэг зүйлийг чинь одоо сүлээ чинь үснээс ирэл болж байгаа ингээл хүн болгол те иймэрхүү зүйлсийг ярьдаг болсон. Тэгэнгүүт нөгөө өөр өөрийн замаараа ингээл яваал энэ бүхнийг учиглаж авах ойлгонгуудаа хэрэгжүүлээд яваад байгаа хүмүүс зөндөө байгаа штэ. Янз янзын гүрүү багш нар одоо те нөгөө коуч аурон тэгэл өөр юу гэдэг те сүнслэг сэрэлт байдлаар ингээд гаднаас сургалт мэдлэг авсан хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэл ламбо гэл явна. Тэгэнгүүт би болохоор хаана багтаад байгаа вэ гэдгийг л илэрхийлэх гээд байгаа байхгүй юу? Миний энэ бүхэн болохоор Монгол ахуйгаас сэргэж гарч ирж байгаа зүйл өөрийгөө ухаж ойлгож, өөрийгөө эдгэж ангааж, засаж залруулж, шинээр бүтээж би бүтэн болснороо би өөрийгөө хайрладаг болсноор өрөөлийг хайрладаг, өрөөлийг тусалж дэмэндэг тэр хүн болохын тулд би өөрийгөө өөрчилж байгаа. Энэ маань Монгол уламжлалтай холбогдно, өвөг дээдстэй холбогдно. Онгод тэнгэртэй холбогдож явж байгаа. Тэгээ миний багш маань бол онгод тэнгэртэй хүн. Би онгод тэнгэрүүдтэй золгож тэдний сургаал өв оюуны эрдэм их мэдлэгээр нь ингэж өөрийгөө өөрчилж богино хугацаанд өсөж дэвжиж хүний амьдралын туулал хүн энгийн хүн амьдраад амьдралын тууллын 60 70 80 жилийн тууллаараа ингээд за энэ амьдралыг танилаа да хүний мөн чанарыг тухлаа да гэдэг ч юм уу те амьдралд нэг ийм сайн зүйл хийлээ ийм буруутай зүйлүүд хийлээ за инглээ дээ гэд хүн хүүхэд насыг туулна залуу насыг туулна эдгэр насыг туулна хийж бүтээн тэгээд ардаар нь жам ёсоор хүн бие мах бүхийж эхэлнэ хөгшин болно хөгшин болоод хүмүүс тэгэл нөгөө өнгөрсөн бүгдийгээ ингэж бодож тунгаагаа тэгээл өтөл насаа үддэм болоо даа гэж боддог байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө өтөл насанд хүрсэн чинь 60 70 80 жил 90 жилийн амьдралаа ингээд туулцсан хүн чинь ингээд нэг ухаан суусан байдаг шүү дээ. За ухаан суугаагүй хүмүүс ч бас мэрсэр байгаа байдаг баг. За тэгвэл ухаан суусан хүмүүс нь одоо бидний өвөө юм байна. Хүмүүнээ ингийн шүү тгий шүү гэл нэрэл ингээл зөвлөөл тэнгүүтэл бид нар тэр олон жилийн дараа нэрээд өвөө минь тэгжилжүүлээ, эмэм тэгжилжүүлээ, үнэн байжтэй, аав минь тэгжилжүүлээ, ээж минь тэгжилжүүлээ, үнэн байжтэй гэл мэдрэл тэг өөрсдөө хөгшөрхийн цагт те магадгүй арай нэг нас нэмэл 20 30-аас дээшлээл те 40 50 руу ороод ирэх цагт хүмүүс чинь нэг юмыг арай нэг мэддэг болдог, амьдралыг арай таньдаг болсон. Олон алдааг хийснээс алдаа болгоноосоо суралцаад нэг амьдралын нэг гар авлагтай юм шиг болсон хүмүүс одоо настай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэгээд 60 70 жилийн туулаад ойлгодог штэ. Амьдрал нэг юм байж дээ гэдэг шиг. Тэнгүүт одоо
миний хувьд болохоор хүний 60-70 жилийн тууллыг нь богиносгож одоо богино хугацаанд онгод тэнгэрүүдийн тусламжтайгаар энэ бүхнийг шахаж туулаад ингээд ухаарал амьдралыг ухаарал хүнийг ухаарал хүн байхыг ухаарал хүн гэж юм хүн байх гэж юм гэдгийг ингээд урьдчилж одоо цаг хугацааг товчилж одоо шахалттайгаар богино хугацаанд туулж ухаарж байгаа гэх юм уу, тийм хичээлийг авч байгаа. Ийм боломжийг хүртэж байгаа. Тэгэд энийгээрээ дамжуулж одоо өөрийгөө ингэж ухаж залруулж байгаа. Энэ замаар нь би явж байгаа гэсэн. Өмнө нь бол би ингээд сэтгэл зүйчтэй ажиллаж исэн, коучтэй ажиллаж исэн. Тэгэл аураагаар ч гэсэн явж исэн, астрологоор ч гэсэн явж исэн. Баг зэрэг сонирхож исэн гэсэн үг л дээ. Тэнгүүдээ тэр дундаасаа бүр илүү сэтгэл судлал, сэтгэл зүйчтэй илүү гүнзгий ажиллаад бүр ганцаарч ажилласан. Олон хүмүүстэй бас нэгдэлт нь орж гаад хамт ажиллаад нөгөө өөрийнхөө сэтгэл зүйтэй ажилласан гэсэн нөгөө дийлэхгүйсэн гэдэг жисэн шүү дээ. За надад нэг дотоод нэг хүч байна да, би уул нэг чадвар юм байна да. Тэгтэл ингээд хий бүтээ бос нийгэмд оролцъё гэхээр нэг болж өгдөггүй айдас надад байдаг гэж хэлжсэн. Өмнөх ярианууд дээр. Тэрүүгээр ингээ хоошо татагдаад байдгаас тэнгууд нь за байд та. Тэгвэл надад нэг дотоод хүч чадал нэг чадвар юм байгаад ах юм мэдрэгдээд тэгтэл би энд ингээ үйлдэж чадахгүй оролцож чадахгүй нэг айдас бас байгаад байна. Нэг боломгүй зүйл. За тэгвэл энэ зүйлийтэй яаж ажиллах вэ? Би нэг яаж өөрчлөхөө суулгах вэ гэнгүүт сэтгэл зүйчтэй бас ажиллаад үзэж болох юм байна. Коучтэй. Тэстэ коучтэй болоод тэгээд коучтэй хүртэл ажиллаж үзчихсэн. Тэгээд коучтэй ажиллахаар чи мэдээж нөгөө өдөр болгоны нэг сэтгэл зүйн ярианы цагтай 7 ногт нэг ч юм уу 2 ч юм уу цаг аваад ярилцаал хүүхд насаа уудлаад ч юм уу те драмануудаа уудлаад тэгэл ярьдаг штэ. Тэгээд эхлэхэд яг тий ерөнхийдөө бол бусдын жишгээр эхэлж ажиллаж исэн. Тэгээд миний юмнууд сэдэрс гарч ирж исэн. Тэгэнгүүт миний яг надад бол таарах шууд ингээ нэг гоё үр дүн гараад бүр ингээ амар гоё бүр ингээ бүх юм гоё имжлэгдээд ингэж гарч ирэх нөхцөл байдал нь яг эцэстээ биш ягаад байгааг мэдэрсэн. Тодорхой хэмжээнд бол үр дүн байсан. Тэнгүүтээ бүтэн уус сураараа ерөөсө болж өгөхгүй юм шиг мэдрэгдээд за тэр юугаа сэтгэл зүйч коуч орхиод тэгээд өөрийн дотоод дуу хоолойс мэдрэмжээ дахиж чагнасаа нэг хэсэг. Тэр үедээ бол үнэхээр хэцүүс яг надад барих юм байхгүй шүү дээ. Зүгээр л өөрийнхөө зөв мэдрэмжийг л тэр үед зовлон шаналтай ч гэсэн мэдрээд дагсан. Тэгээл өөрийн дотоод дуу хоолойг сонсох юм хамгийн чухал гэдгийг л би энэ журнанда илэрхийлдэг шүү дээ. Тэр бол хизээч буруу замраа аваачдаггүй. Тэгээд би тэр замаараа орж ирсэн. Тэгээд би илүү өвгдтэйгээ харилцах тал дээр энэ зүйлийг сулалж имжлэх нь надад тохиромжтой юм шиг мэдрэгдсэн учраас би энэ замыг дагсан, сонгосон. За дагаад ч явж байна. Тэр нөгөө сэтгэл зүйч нь болохоор бас юу нэг зүгээр энгийн сэтгэл зүйч бол байгаагүй нөгөө бүр гадаадд байдаг нэлээ нэртэй сэтгэл зүйч байсан. Бүр нөгөө төлбөр нь доллараар яригддаг. Тэгэнгүүт тэндээс хичнээн яваад ингээд за юм суралцаад явж байгаа ч гэсэн тэнд бол нөгөө таарж байгаа хүмүүс нь бас маш их байгаа штэ. Таарж байгаа хүмүүсийг ч гэсэн би ажиглаж байсан. Үнэхээр болж байсан. Тэнгүүт яг хүн чинь нөгөө дахин давтагдчихгүй өөр гэдэг штэ. Тэгвэл би яг тэр чанараал тэндээс мэдэрсэн гэсэн. Одоо эргэж харахад яг мэдэрсэн дээр ингэж ингээд үнэлтийж мэдэрч ярьж байгаа болохоос биш. Яг тухайн үед бол ингээ өөрийгөө ойлгохгүй байгаа юм чинь. Би яагаад болохгүй юм бол гэж. Хүмүүс айгүй гоё ингээл болоод өөрчлөгдөөл одоо тийм.
сэтгэл зүйчдэр ингээ гоё болж гин гэж тэгчих. Надад ч гэсэн гоё болж байгаа зүйлсүүд байгаа гэсэн мөртөө нэг л болчихгүй энд нэг мэдрэмж намайг гацаагаад зовоогоод байгаа тэр мэдрэмж байсан. За тэгэл үнэхээр болгоно гэсэн ч болоогүй учраас би за одоохондоо эндээс төр болёо гэж би бүр тэр сэтгэл зүйчтэйгээ ажиллаж байгаа бүр багт нь ороод менторын төвшөнд нь ажиллаад тэгээ бүр цаашдаа ахиж дэвших боломж нь байсан. Зохион байгуулалтанд ороод явсан. Тэгэнгүүтээ за уучлаарай одоохондоо би эндээс төр завсар авмаар байна. Би чөлөөлөгдмөр байна. Намайг гээд ажилласаа чөлөөлөгдөд тэгээд өөрийгөө хэсэг хугацаанд сонсоод тэгээд мэдэрснээрээ би дотоод мэдрэмжээрээ мэдэрснээрээ зам мөрлөө ороод явсан. Надад илүү үр дүнтэй байгаа одоо сүүл би мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр хүн хүнд таарах зүйл гэж байдаг. Хүн хүнд бас таарахгүй зүйл гэж байдаг. Бусдад таарж байгаа зүйл магадгүй танд таарахгүй байвал тэр нь та буруу биш. Тэр хүн нөгөө танд таарахгүй байгаа тэр хүнд бас буруу биш. Таны өөрийн мэдрэмж чинь өөр зүйл дээр л хөглөгдөх боломжтой. Шүү тэгэхээр тийм байдаг юм байна гэдгийг бас ухаарсан, мэдсэн. Тэгэхээр нөгөө бид нар тэгдэг шүү дээ. Хин нэгэнд буруу өгөх гээл, өөртөө буруу өгөх гэж ч юм уу те. Заавал нэг пайд зүгээд тийм юм байхгүй. Байсан ч гэсэн ердөөсөө байхгүй гэдэг утгаар өөрсөө ойлгож авсан ч болох юм байлээ шүү. Учир нь гэвэл одоо би өмнө нь ч гэсэн ярьжсэн нэг хайрцагны сэтгэлгээ гээл бид нэр хүн болж дөрөв цэцэрлэгч явах хэвээр тэгэл 10 жил суух хэвээр 10 жилийн мэдлэг нь тийм нөгөө цанаас нь боловсруулсан тэр мэдлгүүд байдаг. Тэгэл их сургууль сурах хэвээр гэл бүх юмд ингээл гоё байж байхдаа бид амар сайхан хайрцагны сэтгэлгээнд ордог. Тэгэл ажил дээр гараад тийм байх хэвээр ажилласараа тэтгүр тогтоолгоо тэтгүрийн мөнгөө төгөө тэгээд төгшрөөд тэгээ сайхан амар сайхан дажиргана гэдэг нэг тийм хайрцагны сэтгэлгээтэй хүний ертөнцийг бид нар хардаг штеп. Гэтэл энэ хайрцагны сэтгэлгээнээс ангид сэтгэх, амьдрах, ургуулах, төсөөлөх бүрэн боломжтой. Тэр бүхэл хүн юу хүснэ түүнийгээж бий болгох боломжтой. Өөрийн бодол, үг, сэтгэл бүгдийгээ зөв байлгаж түүнийгээ давтан бодож дуудаж ярьснаар, зөв сэтгэснээр. Гэхдээ нөгөө хамгийн гол суурь нь хүн өөрийгөө зөв болгож засаж залруулснаар зөв давтамжинд очин тийм үү, зөв энерги урсгалд очин. Тэр энергийн зөв урсгалаас үг, бодлоо, төсөөллөө зөв болгоход орчлон ертөнц угаасаа энергийн давтамжинд байгаа. Эрчим хэм энерги үйлцэлд байгаа. Тэгэхээр тэр бүхэн аясаараа татагдах нь биелэх нь тодорхой зүйл гэдгийг өвгөд дээдсэн манд мэддэг байсан. Тэнгүүд бид нар чинь нөгөө нүүдэлж яах уу их Монгол улс, самбар Монгол улс гэдэг ч юм уу те өвгөд дээдсээсээ асраад он удаан жил өнгөрсөн. Тэгээ нөгөө хайрцагны бодлогоор бид нар чинь манжинарлалт байсан. Орос улбаны улсын нөгөө юундч байсан. Коммунист засаглалч байсан. Одоо нэг ардчлал гэ байж байгаа боловч ер нь барууны хугтгон штэ. Гэл энэ бүхэнд ингэж орсороо бидний өвөг дээдсээс ирсэн, өвөг зэмжлэгч ирсэн тэр энгийн сайхан ухаан өндөр дээд ухаан ердөөсөө ингэж баларж устгах хэмжээнд очиод баг нөгөө тийм байсан, ийм байсан гэдэг ном тэмдэглэл дээр л нэг үлдсэн, ам дамжсан, тийм байсан, ийм байсан гэд тэгээд үлдсэн. Бусдаар бол
бид нар нөгөө маш их хайрцагны бодлого гадны соёлын нөлөөнд автчихсан. Тэнгүүтээ бидний мах цус дотоод ген өгөгдөл бол одоохондоо хараахандаа нөгөө өгөгдөөс ирсэн тэр цус ген өөрчлөгдөж арай амжаагүй байна. Гэхдээ тэр аюул бол хэдийнэ нүүрлчихсэн гэдээ бид нар мэддэг штэ. Нөгөө гадны хүнтэй эмс ариун бол түр ариун гэд ялангуяа эмэгтэй хүмүүс нөгөө гадны удаан жилийн турш штэ энэ одоо л үед биш. Ингээд баг саг ингэж нөлөөнд орж хүнтэй сусаараа цус бохирдох. Цусны бодлого гэд байдаг байсан гэд 5 тусгаар тогтнолын. За энэ л орчвол бас арай өөрөмөр орчих юм байна. Энийг болиё. Тэгэнгүүт бидний ер нь өвгдөөц бол зүгээр л энгийн мөртлөө агуу ухаантай л байсан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр одоо хувь хүний засяа гэвэл өөрөөсөө эхлэе тий. Хэрвээ тэгээд өөрөө зассан энгийн хүн болсон цагт, хүн шиг хүн болсон цагт тэр бүхэн ингээд бодол үгээр аясаар бүх юм ингээд татагдаад ирдэг юм аа. Тэгэнгүүт л тэрийг бид нар мэдгүйгээр л тэгэл махарч ажиллаад мөнгө цуглуулаад тэгжээж л бид нар нөгөө хүссэн сайхан амьдралыг бүтээх гэл ингээл мөнгөний төлөө ингээ хайрцагны бодлого юм маршрутаар яваад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Махарч ажиллачаа тэгээ яасан гэсэн чинь нөгөө би хаана эрүүл мэнд байхгүй болсон. Тэгээ нөгөө ад жаргалаа мэдэрч чадахгүй өвчтөн хүн юу мэдрэх өвдөө те би нүдэлттэй хүн би тухгүй хүн. Тэгэл буцаал нөгөө цуглуулсан мөнгөө биеийнхээ тухад дахиад зарцуулаад тэгэнгүүтээ нөгөө насан сүдрэн явчихсан байдаг те. Тэгээ нөгөө насан туршдаа мөнгөний төлөө зүтгэж ирсэн хүн чинь үр хөвгтэй чайхраагүй хүй хааж байхгүй нөгөө тийм ороо босгаа өсөгцөн амьдэрсэн байдаг ш. Тэнгүүд дараагийн үе бол хүүхэд нь халамж хайраар дутцсан. Тэгээ сэтгэл зүйн асуудалтай. Сэтгэл зүйн асуудлаасаа болоод ингээл амьдралд болж утгагүй дэше доош савлгаанууд нийгмийн харилцаанд орч чаддаг ч гэсэн буруугаар оролцдог ч юм уу тий. Тэр бүхэн чинь ингээд босоод ирсэн байдаг. Тэгтэл нөгөө яг аав ээж ничнээ мөнгөс нэгсэн 60 70 80 бие эмчлүүлсээр 80 90 хүрээд өнгөрлөө гэхэд хүүхэд нь дараагийн үеийн хүүхэд нь 30 40 хүрлээ нөгөө нэг аав ээж нь хайрлж халамжилж өсгөөгүй тараматаага нийгмийн харилцаанд буруу зөрүү оролцож ямар ч гэсэн тэгээд ээж аав л нэг ингэж амьдэрсэн гэдэг далд тухамсарт нөгөө хөдөлгдсөн байгаа шүү дээ мөнгөний төлөө ч юм уу тий одоо тийм. Тэгээл нөгөө хайрцагны бодлогоор бас амьдарч байгаа л тэгэл нэг босон болоогүй амьдрал гарын авлах шиг ингэж ирдэг юм аа би анх удаагаад амьдарч хүнийг л амьдрна гэдэг ингээл үзлээ бид тэр хүмүүс ч юм бол бид нар ч бас амьдардаг байлаа шүү дээ. Амьдардаг шүү дээ. Тэгэж амьдраад тэнгүүтээ тэгж явж байгаа оронд яг бас үр хөвгтэй болно гэр бүлтэй болно тэр хүүхэд нь тэнгүүтээ нөгөө хүүхдүүдэд дахиад тэр хэв дадлаа өвлүүлээл ухамсаргүйгээр өвлүүлж үлдэх гэдэг байхгүй. Одоо нөгөө хүүхэд чинь хажуудаа байгаа хүн болгоны үг үйлдэлийг дуурайдаг бид нар мэддэг штеп. Багтаа амьдрал анзаардаг штеп тий. Тэгвэл ухамсаргүйгээр бид нар зүгээр гэрийнхээ ингээд орчинд үр хүүхэдтэйгээ амьдарч яхаа зүгээр биеийн хилэмжээр даалт ухамсар нь тэр бүгдийг ингээд суралцаа байж байдаг. Тэгэхээр юу илэрхийлэх гэдэг вэ гэхээр мөнгөний төлөө нөгөө амьдарсаар агаад үр хөвгтөн ч гэсэн яг тэр ухагтхууныг зүгээр гэр бүл дотор ингээд зүгээр өглөөн сорой болтол унтаж идэл зүгээр өдөр тутмын нийгмийн амьдралд оролцож явахдаа даалт ухамсар нь тэрийг ингээд хүлээгээд авцсан. Тэгэхээр даалт ухамсараараа үр хожтой энэ бүхнийг өвлүүлсээр байгаа л гэсэн үг. Тэгтэл яг үнэндээ бол яасан гэхээр нөгөө бидний өвөгд толхолэрээ мөнгөтэй байгаа тийм мөнгөийг цуглуулад тэр хайрцагны бодлогоор сайхан амьдардаг юм аа. Зүгээр хүн шиг байгаад сэтгэл амгалан байгаад зөв сэтгэлтэй байгаад зөв үхтэй байгаад зөв бодолтой л байхад бүх юм аясаараа л нөгөө байгальтайгаа уйсаж амьдардаг байсан гэж байна. Тэгэхээр байгалыг хүртэл мэддэг байсан. Байгалыг даваад байгалыг давангууд энд эрчим энерги гэдэг зүйл байдгийг мэддэг байсан байгаа байхгүй. Тэгээд зөв үхтэй зөв хүн байгаад зөв бодолтой байхад л энэ бүхэн давтамжаараа ирж үйд юм аа. Буруу үхтэй буруу бодолтой буруу байх юм бол энэ бүхэн давтамжаараа сөргөл байд юм байна.
дотоод амар амгалан гэж байхгүй. Үр хөвгттэй ч гэсэн тэр хэцүү хүндийг үзүүлдэг юм байна гэдгийг мэддэг учраас байгалыг таньсан учраас байгальтай маш ойр байдаг. Байгаль бидрээс илүү хүчтэй, их дэлхий биднээс илүү гэдгийг мэддэг учраас байгальтай хоршиж зогсож амьдардаг. Байгалыг, тэнгэрийг дээдэлдэг. Бид энэ байгалийн хүчин зүйлээс хизээс давахгүй бидний хүч, хүндрэлтний хүч, хүний хүч гэдгийг бүр хэдэн зуун жилийн ухчихсан байсан. Игэл ардууд, игэл бор хүмүүс, игэл бор үндэстэн байсан байгаа хгүй юу? Тэгтэл одоо яаж гэнэ үү? Одоо энэ 90 үе ерөнхийдөө барууныхан үзэл бол хөгжил бол хамгийн өндөр үе байгаа шүү дээ. Тэнгүүд тэдгээр хүмүүс ийм сайхан технологийн хөгжлийн авчраад байгаа юм шиг боловч дэлхийн ертөнц хөгжөөд AI технологи одоо юу юм бүх юм робот бид нар тав тухтай амьдарч ингэ сайхан байгаа юм шиг боловч яг үнэндээ гол үзэл санаа нь байглаас хүчтэй юм шиг байгалыг давах гээд байгаа юм шиг тийм явагдаад байгааг анзарч байна уу? Байгальтай үзэлцээд, байгальтай тэмцээд. Тэгтэл монголчууд болохоор байгалыг илүү хүчтэйг нь хүлээн зөвшөөрдөгөөс харддаг юм. Тийм учраас байгалыг дээдлээд байгальтай шүтэн зохицолтойтой амьдардаг. Таваантай гэрээ бариад нүгээд нүгэ явчихдаг. Бэлчээр талхалдаггүй. Гэтэл нөгөө суурин амьдрал чинь тийм зүйл байхгүй бүхтээ эсрэг нь. Одоо ингээд бас нэг жишээг ярихтаа ч гэсэн өмнө нэг Атлантис гээд маш өндөр соёл иргэншилтэй болсон хүмүүс байдаг байсан гэдэг штеп. Одоогийн бидний энэ үеэс ч маш өндөр гээд технологитой байсан гээд тэгээд тэнд бас яг алдаа гарсан гэж би бас ойлгоод байгаа байхгүй. Байгалыг дутуу уналсан. Маш өндөр технологитой зэвсэг бүтээгээ тэгээд тэндээсээ болж устсан гээ тэ. Тэнгүүд бид тэрийг тэднэрийн араас дахиад яваад юм шиг байхгүй. Бүх юмыг ингээд байгалаас холдоод хотчоод тэ. Мундаг AI технологиуд бүтээгээд тэнгүүтээ баг байгалыг захирах гэдэг нь үйл рүүгээ буудах бол энэ хүнд болоод тэнгүүтээ яадаг чинь тий байгальтай зөргөөцөлдөх нь яг аясаараа бүхэл рүүгээ төгсөж байгаа юм шиг гэдэг ч юм уу тий. За би энэ өнөөдөр бол ингээд өдөө хүрээд өнгөрье. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө подкастын юугаа ярьлаа штэ. Дараагийн хүрээгээ ярьж чад иш орчлоо. Тэнгүүд би бол ийм замналаар бол явж байгаа хүн. Тэгээд цаашид бол подкастн дээр мань тэнгэр үзлийн талаар ч юм уу тий. Бас иймэрсээр яригдана. Энэ холбоотой явагдана. Гэтэ айл болох тэнцвэрийг хангахыг хичээнэ. Хит биш, хит тууширч бол биш. Тэгтэл угаасаа миний үр дүн дотоод үнэ засах, ойлгох, ухах, мэдрэх тэр мэдрэмжүүд эндээс уяатай учраас нөгөө үүтгэлээ хизээж үүсэхгүй учраас би энийг бол холбоотой заавал дурдж өгч заавал би ярих нь зүүн хэрэг. Энтэй холбоотой өөр сонин сайхан сонирхолтой зүйлүүд ч гэсэн цаашаа яригдах байх. Йой бурхур шог. Нөгөө миний бүх юм яг
байглаараа нөгөө ямар ч засалт кат энэ төр байхгүй юу гэдэг нь бүр одоо хүртэл энэ дээр хүртэл харагдах нь шүү дээ. Сайхан нэтачлаа. За. За удахгүй уулзъя. Айгуу гоё тийм нэг 50 мэдрэмж авлаа. Өөртөө ингэж ярьж өөрийгөө яг энэ тал дээр мэдрэхтэй. За удахгүй уулзъя баяртай.